313 тоотод хуваарлагдчихэ. Ороод нээх удаагүй хачин зүйлс тохиолдож эхэлсэн. Улаан уруулын будгаар ийх үе. (1990-ад оны сүүл Улаанбаатар хотын төвд нэгэн оюутны байр байдаг байлаа. Гаднаасаа жирийн л харагдана. Саарал тоосгон хантай. Өвөлдөө хяруу хутсан цонхтой. Шалгалтандаа ядарсан оюутнууд орж гарч харагдана. Энэ байранд олон өрөө, олон давхрууд бий. Энэ өрөөнд донд нэг чихүүд сүргэн өрөө байсан нь 313-ийн тоод өрөө байлаа. Шинэ оюутнуудыг ер нь тэр өрөөнд оруулдаггүй байв. Зөвхөн байр дүүрсэн эсвэл сүнсний тухай худал яриа гарвал болиулахын тулд зориуд тэнд хуваарлдаг байлаа. Яг л ийм байдлаар утга зохиолын ангийн 1-р курсын Нараа гэх охин 313 тоотод хуваарлагдчихэ. Нараа анхандаа сүнс гинүү. Тэр бол хүүхдийн үлгэр гээд өрөөнд орсон юм. Ороод нээх удаагүй хачин зүйлс тохиолдож эхэлсэн. Орсноос хойш 2 дахь өдөр шөнийн 3 цаг 30 минут. Нараа амьсгаад авцсан сэрлээ. Хоолой нь хатаж, цээч нь хүндэрсэн мэт санагдана. Яг л цээжин дээр нь хүн сууж буй мэт. Тэр өнгийгөд хартал өрөөнийх нь хамтрагч маш тайван унтаж байлаа. Өрөө нам гүм тайван сонсогдно. Гэвч цонхны цаанаас тусах сарны гэрлийн туянд нэг охин зогсож байх нь тэр. Нараа нүдээ нуухлаад сайтар хартал цагаан даашинзтай нэг охин зогсож байлаа. Үсэн нойтон яг л голоос дөнгөж гарч ирсэн мэт. Нүд нь хав харанхуй, харин уруул нь хөх, уруул нь үл мэдэгдэх хөдөлж байлаа. Тэгэд ийхүү шивнэн гэрлүүгээ яв гэд. Тэр эмэгтэй нүд цавчих зурл алга болчихов. Үүнээс хойш шүн бүр яг энэ цагта яг энэ шивнээс сонсогдох боллоо. Дараа оройн коридороор хүн алхах чимээ сонсогдов. Бүгд унтаж явах цагаар хаалгач шийхарч, өрөөнд ууртаж, толь цантан, гарын мөр тотхон харагдана. Нээх удаачгүй өрөөний хамтрагч нь сургуулиас гарч байгаа гэсэн шалтгаанаар өрөөнөөс нь гарсан байна. Ийхүү Нараа өрөөнд ганцаараа үлджээ. Тэрээр айх биш, харин энэ өрөөнд өмнө нь юу болсныг мэдхээр шийдсэн байна. Ингэхдээ сургуулийн архиваар нууцаар орж мэдээлэл хүртэл цуглуулжээ. Хэдэн жилийн өмнө энэ 313 тоод өрөөнд Баян Жаргал гэх нэгэн охин амьдардаг байлаа. Чимээгүй, даруухан, ухаалаг хичээл зүтгэлтэйч маш ганцаардмал охин байсан. Дуугай, даруухан бас хичээлдээ сайн охин байсан болохоор нь ангийн охтууд нь түүнийг шовдоролдог байжээ. Нэг хүүтэн өвлийн орой Баянаа өөрийгөө угаалгын өрөөнд төгжид усны онгоцонд живж амиа хорлсон байдаг. Тэрээр сүүлийн үгээ толин дээр улаан уруулын будгаар ийх үлдээсэн байдаг нь тэд намайг дорд үзэж надад итгэдэггүй байсан. Одоо тэд итгэх болно гэж бичсэн байдаг. Энэ явдлаас хойш өрөөнд хачиргалтай зүйлс тохиолдож эхэлсэн байна. Орсон оюутнууд нүвддэг, гинтэл таталт өгдөг. Харин нэг нь бүр цонхоор үсрээд амиа хорлох шахсан байдаг. Амьд гарсан ч хилгүй болсон гих цуурхал хүртэл байдаг бахна. Үннийг мэдсэний дараа Нараа энэ явдлыг дуусгар болгоно гэд гар утсаараа бичлэг хийхээр тавьж өрөөндөө толь байршуулж арц хүч асан яг 3 цаг 30 минутыг хүлээв. Яг 3 цаг 30 минут болох үед өрөөнд тавьсан толь нь хаагарч бичлэг хийж байсан утас нь гацж эхлэв. Тэр цагаан хувцастай охин эргээд иржээ. Тэгээд ийхүү шивнэв. Гэрлүүгээ яв. Илүү чангаар, илүү ууртаагаар. Нараа амьсгаа авч чадсангүй. Хин нэгний үл үзэгдэх гар түүнийг хоолойг нь боож байгаа мөртл санагдав. Нүд нь бүрлцэж, чанга тусламж дуудаад ухаан алдчихсан байна. Оюутны байрны хариуцагч түүнийг ухаан алдсан, би нэг хөхнийц болсон байдалтай өрөөний шалан дээрээс олжээ.
Нарагийн бичиж байсан бичлэг нь бүрэн хар болчихсон байв. Түүнийг эмнэлэгт хэвтүүлж удалгүй тэр өрөөндөө нас урсан байдаг. Энэ өрөө одоо ч байдаг. Хаалгайг нь таглаж битүүлсэн. Гэвч шөнө хажуугаар нь өнгөрөх үед оюутнууд уйлах чимээ сонсогддог гэжээ. Бүр зарим нь дотроос нь гэрлүүгээ яв гэх шивнийг сонссон гэдэг. 1940-ад оны үед зөвлөлт холбооны Монгол дахь оршин тогтнох үед нэгэн нууц цэргийн эмнэлгийг олонний нүдээс нууж алслагдсан газар барьжээ. Энэ газар нь зөвхөн эмчилгээ хийх зориулалттай байсангүй. Хүн тамлан зовоож хүн дээр туршилт хийдэг газар байсан байна. Орос эмч нар сэтгэл зүйн манипуляц, мансууруулах, бодис, хүүс солих зэрэг туршилтуудыг цэргийнхэн болон хоригдлууд дээр хийдэг байв. Тэнд яг хэдэн хүн нас барсан нь тодорхойгүй байдаг. Өнөө үед 4 их сургуулийн оюутан хаягдсан эмнэлгийг судлахаар шийдэн Монголд ирсэн байдаг. Тэд эмнэлэгт орж ирэхэд тэднийг шалан бэхлэгдсэн суудлууд, таазнаас унжсан гэрлийн унжуурганууд угтжээ. Тэнд инээлдэн цааш явхад хонхлын гүний агаар үүр болж ирсэн байдаг. Нэг оюутан нь бүр энд хэн нэгэн байна гэж шивнэхэд бичиж байсан утасных нь камерт нэг зүйл бүрлцэн эхэлжээ. Оюутнуудын араас нэг цагаан хувцастай охин сүйтгэн гарч ирээд хамаг хурдаар хан нэвтлэн гарлаа. 4 оюутан нүдэндээ ч тэгсэнгүй. Орсон өрөөнийх нь хаалгыг нийтэл зогсож байснаа гин талга болчихов. Бүгдийнх нь зүрх амаар нь гарчих шиг болов. Ойрлох нь ойрлж бүгд л хамаг хурдаараа зугтаж байлаа. Зарим нэг нь хий чимээ сонсож бүр зарим нь ухаан алдсан байдаг. Тэд гарахыг хэдийнэ оролцсон ч эмнэлгийн хаалганууд бүгд түгжигдсэн байлаа. Нэг оюутан нь орж ирэхдээ ашигласан түлхүүрийг гаргаж ирээд онгойлгоод тэд бүгд зугтсан байна. Дараа нь утасны камерт туссан бичлэгээ хартал тэнд хинч юу ч байсангүй. Зүгээр л тэр чигээрээ хар болсон байв. Мөн тэдний бугуун цаг яг 3 цаг тэг 6 минутан дээр зогссон байдаг. Энэ эмнэлэг одоо ч байдаг. Одоо ч хоосон. Гэхдээ орилонтой дуу сонсогдно. Орон нутгийнхан энэ эмнэлэг рүү ойртохыг ч хүсдэггүй. Учир нь тэд энд юу хүлээдгийг мэднэ. Монголын улс амьтаа ариун хүндэтгэн байдаг. Харин хүндэтгэхгүй бол тэд танаар түүнийг чинь төлөвлөх болно. Богдхан уул бол зөвхөн уул биш, энэ бол хамгаалагч юм. Олон 100 жилүүдэд лам болон шамаанууд энэ уулын ой мод болон хадны дотор амьдардаг хүчтэй сүнсний тухай ярьж иржээ. Түүнд тахил өргөн мөргөл үлдэнэ. Харин хүндэтгэлийг үзүүлээгүй хүмүүс буцаж ирдэггүй гэдэг яриа байж. Ryan гэх нэртэй нэгэн жуулчин хотын амьдралаас түр зайлж богд ууланд ганцаараа амьдрахаар гарчээ. Тэр ганцаараа амьдрах нь зугаатай байна гэж бодсон байна. Орон нутгийн уугуул иргэд түүнд бүргэд цагийн үед уул руу авирахгүй байхыг анхааруулсан ч Ryan түүний үгийг сонссонгүй. Явах замдаа таарсан тахилыг шоглон 6 хуулж сүйтэй аяганд хөлөөд үрсэн байдаг. Тэр өдрөөс хойш түүнийг хинч дахин олж харсангүй байна. Нэлээд хугацаа өнгөрсний дараа аврагчид түүний цогцыг ойгоос олсон байдаг. Мөн түүний гар утсыг, гэвч утас нь аль хэдийн цэнэггүй болоод ундарчихсан байлаа. Түүний үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс болсон байв.